Хай, амралтын өдөр. Өглөөний хөрөлтөй авъя. Өнөө орой манайх зочинтой баг дүү маань Монголоос ирэх. Тийм болохоор гэр орон амир дэлбэрсэн байгаа. Өнөөдөр гэрээ цэвэрлэх хэрэгтэй хүн ирж байгаа юм чаа. Гэтэ хүн ирээвсэн ч гэсэн цэвэрлдэг л дээ. Өнөөдөр бас хүүгээ эмнэлэгт үзүүлнэ. Сургуулаас нэг хэд хоногийн өмнө бүтэн биеийн шинжилгээ аваад тэгээ бүх юмыг үздэм билээ нөгөө хувийн хэрэгээ нээх гээд тэгээд хүүгийн нэг угаасаа унах гад ингээ хөдөлсөн байгаа шүд хорхоодсон байна гэд хажуудлаасаа ялцчихгүй жижигхэн харуулаад хорхоодсон. Тэгэд би унчих байх гэд тоохгүйсэн ч багш нь юу ч гэсэн эмнэлэгт үзүүлээдэх гээд тэгээдс. Тэрийг очиж үзүүлэх хэрэгтэй. Энэ хэдтэд хүүхдүүд бас чихэр шоколадны хэрэглээ бага. Тэгээд ундаа нэх удаггүй. Тийм болохоор ер нь шүд нь хорхоодох нь гайгүй баг үт юм шиг анзаарагдаад идэв шүү дээ. Гэтэ хамгийн гол нь хоолн чихэртэй юм жаа. Тэгэл одоо бодолтой бидний хамгийн сайн мэддгээр одоо наашаа цаашаа мантуутай гахаамах. Тэр битгий хэлнөө бийж нь ухсандаа хүртэл сахар нэмж иддээ шүү дээ. Тэгэхээр хоолны ялтшгүй сахартай. Тэрнээсээ болдг юм болоо яа гэм бол за мэдгүй ямар ч гэсэн нэг шүтэнд хорхойтсон байгаа. Бид нэр одоо ингээл жоохон байхдаа хамгийн дуртай идэх юм чи юу вэ гэхлээр торт, зармаг, чихэр шоколад энэ төргээ дандаа хоол биш нэмэлт бүтээгдэхүүнүүд хэлдэг байсан да. Тэгээ хэрэг хитэд хүүхдүүдээс асуувал ер нь хитэд хүүхдүүд тийм нэмэлт чихэр жимс огт иддэггүй юм. Ер нь тийм идэж сураачгүй. Тийм болохоор их хвчлэн дахианы маах, загасны маах, өндөгтэй будаа энэ төргээд дандаа хоол яриад идэж тамир сонио. Хоолноос чихэрлэг гоё амттай болохоор тэгдэг баха. Өнөө орой ирэх дүү маань зүгээр л ирж байгаа. Ажлынхаа нөө ээлжийн амралтыг авцаа. Тэгээд нэг ажил төрлөөр өшөө зүгээр л ирж байгаа. Тэгээд өчигдөр орой 8 өнгөрөөгд Улаанбаатараас замын үд орох вагонд суусан гэсэн. Уг энэ тэр вагон орой 5 авгийн суудсан штэ. Тэгээд нэг нэмэлт вагон гаргацсан гэсэн. Тэгээд орой 8-аас суусан гэсэн. Тэгээд өглөө 8 гээд замын үд дээр очсон гэсэн. Тэгээд хэл гарчаад хил дээр гэхдээ нэг яг явсан үнцэн вагоноос нэмэлт вагоноор ирсэн хүмүүс тэгээд одоос баяруулах гэж байгаа болохоор хилээр орж гарч байгаа хүмүүсийн ачаалал айгүй ихтэй бүүн бужигнаан болж иж гарч ирсэн гэсэн. Тэгэд ирээн дэрэнгүүтээ автовокзал дээр улаан цав явна гэсэн машин цуугаад тэгэд нэг 4-5 цаг машинаар яваад улаан цавд очсон гэсэн. Би тэгэд өнөө оройны 5 цагийн улаан цаваас бийж хурдны галт тэрэгнээ билет авсан байгаа. Энэ хоёрын хооронд 2 цаг л явдаг болохоор тэгэд оройдоо Бээжинд ирэхээ. Тэгээ замын нийт зардал нь Улаанбаатараас Бээжинд ирэхэд одоо Улаанбаатараас замын үүдийн богоо 80,000 төгрөг орчим байдаг да. Яг би үнийг асуугаагүй мэнэ. Гэхдээ ямар ч гэсэн хил гарахад 50 яа нэдэг те 25,000 төгрөг. Тэгээд ирээнээс улаан цав руу унаад сууж явахад 150 яа насан гэсэн 75,000 төгрөг. Тэгэд би нэг улаан цаваас Бээжин рүү ирэх хурдны галт тэрэгний тасалбарыг 170 юанаар авсан юм байна. Яг цагийн тулгай авсан ч үнэн айгүй үнэтэй авсан. Тэгэхээс шууг 130 юан орчим би тийм 170 юан гэдэг чинь 85,000 төгрөг гэсэн үг. Тэгэхээр нийт нэг 250,000 төгрөгөөр ирж байгаа юм уу? Ер нь тийм баг. Уг нэрнээс шууд унтлагын автобусан суугаад Бээжинд маргааш өглөө нэрчж болно шүү дээ. Гэтэ дүү маань за яах юм бэ? Жохон ч ихсэн ирт очмоор байна. Гэт тэгээд өнөө орой ирж байгаа. Угаасаа 5 тухай буцсан ч гэсэн тэрэн дээр бах. Тэгэхээр чи хотоос гараад яг л 24 цагийн дотор Бээжинд ирчин гэсэн үг. Тэгээд өнөө орой ирэх дүү маань манай баг дүү ахгүй юу? Бакалавра хэцэд хуулиар сурсан болохоор бас нэг санаа зовлтгүй. Энэ зэрэгт бол өөрөө ганцаараа яваад түрээ тэрч чадна. Одоо болохоор Монголд нэг компанид харилцааны хэлтстэй ажилтээ. Би уг нь дүүгээ дандаа хүрээдэр гэдэг байхгүй тэгэнгүүт дүү очихгүй гэдэг тий. Ер нь Бээжинд амар дургу болсон гэдэг тий. Яагаад вэ гэхээр нэг яг ковидоос болсон байхгүй юу? Би яг хүүгээ нэг төрүүлчихэд бит 3 ээжтэй цуг төрүүлээ нэг 19 оны 9 сард Бээжинд ирсэн байхгүй юу? Тэгэд байр саваа янзлаа тэгэд ингээд амьдарч жагаад тэр үед болохоор манай дүү Бээжинд өөр хотод сурдаг байсан байхгүй яг тэгэд тэр жил төгсөг курс нэсэн.
Тэгэд бид нэрийг ирчлээ. Тэгэд нөө хичээл номоо зохицуулж агаад 11 сарын сүүлээр байлуу. 12 сарын сүүлээр байлуу. Бээжинд ирээд манад ирсэн байхгүй. Тэгэд ирээд 7 хоног байхад анхны ковидын тохиолдол бүртгэгдсэн. Тэгэд дүү маань угаасаа манад нэг 2-7 хоног хэртэй байчаад буцна гэжсэн байхгүй сургууль руугаа. Тэгсэн чинь яг ковид илрээ. Тэгэд бүх нийслэлгүй цуцлагдаад сургууль нь хүлээж авахгүй нанаа жоохон түр азан чигээд багш нар нь тэгсэн чинь тэрнээсээ хойш жил гарan тэр чигтээ хамаг юм зогссон штий. Тэгэд дүү маань сургууль руугаа явж чадаагүй заа. Хүр амьд нэг хүүг маань харж хамтдаа тоглохгүй л үрээд ирсэн. Лаптоп хичээлийнхээ юмыг ч авчираагүй заа. Тэг яаж яхаа тэр жил нь төгсөх жил нь байж таараа тэгээд тэр жилдээ төгсөж чадлаггүй нэг жилээр ухраацсан. Тэгээд жилийн дараа нэг дотоодын нислэгүүд арайж өгөж нэгдэж эхэллэнгүүт дүү маань сургууль руугаа явах гэсэн чинь сургууль нь хүлээж авахгүй. Бид нэр одоохондоо гадаадын үетэй авах зөвшөөрөл байхгүй гээд дүү маань би ямар нутглуугаа явчаад Монгол руу явчаад буцаж байгаа шүү дээ. Би дүнгэж Бээжингээс буцах гэж штэ намайг аваач гэдгсэн чинь үгүй ерөөсөө хэнийг ч оруулахгүй байгаа. Чи нана байж игээд тэгээд тэнгуут ээж бас уралж байгаа хгүй юм ковидтэй юм хүчин зовлонтой үед хайж гадаа хамтдаа Монгол явъя гэд. Тэгээд тэр 2 жилийн дараа Монгол руу явцсан за. Тэгээд дүү маань хүрээ амьтнаа Монголоос онлайнаар хамгаалж төгсөжсэн. Тэгэд яг тэр ковидтэй бүр амар чанга хяналттай нэг жил Бээжинд байсан болохоор тэгэл нэг их ингээл бид нарыг ерөөсө орцноос ч бараг гарахгүй үсрээл хотхон дотор ингээд агаар амьсгалуулдаг гэсэн болохоос биш Бээжинг үзүүлэх хийшээ тийшээ дими тэнэх бол жинхэнэ мөрөөдөл за. Тэгэд яг тийм нөхцөлд нэг жил гэрт хоригдцээ. Тийм болохоор Бээжинд амар дургуйсан. Танаа тэр Бээжинд чи үзэгч юм байхгүй муухай газар гэд тэгээд тэгжээд одоо зүгээр худлаа шинэ хувцас хунар авах гад тэр далимдаа ирж байгаа байхгүй юу? Дуртай даач ирсэн юм биш. За хөөрхөн дүү маань ирлээ. Замдаа сайн яваад ирч нөгөө хурдны галт иргнээсээ буугаад метродод гэрт ирсэн. За угаасаа гайгүй чадах болохоор намайг тэгээд тосоогүй энтергээд байваа. Замдаа явжсэн чинь хараа хэдэн монгол залуучууд танилцсан энтергээд үдэж оргоосон гэсэн. Ганцаараа хол замд яваа жоохон охины чинь айлгаж ичээх ямар хэрэг байна аа? За гэхдээ зүгээрээ сайн явж ирсэн гэсэн. Дүүг маань бөмбөлээ гэдгийг. Багтаа явахдаа хүртүүл тийж дууддаг гэсэн байхгүй юу? Одоо тий хаяа тийж дуудахаар уурлаад идэв. Гэхдээ хүүрэн лаасны бөмбөг шиг. За бай бай.